Үнэн ч юм уу одоо хоцсон ч хожигдсон ч гэсэн багийнхаа үргэлж бат дэмжиж сууж идэг. Тэгээд ер нь аялан тоглолт тийшээ явсан ч гэсэн тодорхой хэмжээний цөөн тооны олон тооны гэсэн хөгжим дэмжигч нарын шигээ тийшээ хамт багтаагаад цугдаа гэж явдаг. Ер нь бус багуудын пэндийг бодох юм бол арай удаан тогтвортой дэмжиж байгаа сэтгэлээсээ үнэнчил гэж боддог. Хөлгүүд багийн фануудын хувьд бол маш тийм соёлтой, найрсаг, аюу тийм бас яг ийм олон жил хөлгүүд багийг дэмжсэн болооч тэр юм уу. Яг тийм бас гэр бүл шиг болсон байдаг. Бүгд ингээд бие бинийгээ мэддэг, таньдаг, найз нөхдүүд. Яг тийм нэг гэр бүл шиг л болсон байдаг. Тэр нь бас онцлог гэж магадгүй л байна. The support from Mongolia, the Broncos fans are by far some of the best fans I've played for in my career. But comparing them to other places we played, we have a very good fan base and support, which makes it easier to give your all every night. Онцлог нь гэх юм бол бус багийг бодох юм бол маш удаан тууштайгаар дэмжсэн хүмүүс байдаг. Олон жил.